Цагаан үзэгч та бүхний энэ өдрийн амгалан айлтган мэдчилж байна. Би таймч Дүлгүн. Хатан туул хам богдынхаа үрийг төрсөн Улаанбаатарчуудын хамгийн том зовлон бол Утаа Төвжирл 2. Зөвхөн энэ хоёр зовлонг арилгахын тулд үе үеийн хотын дарга нар томилогддог. Бас хөө энэ хоёр гацаа байгаа учраас л үе үеийн дарга нар цавчаа хийдэг нь үнэн. Цаг үе цахим тойм өнөөдрийнхөө дугаард туулын хурдны зам төслийн байгаль орчинд нөлөөлж болзошгүй хортой нөлөөллийн талаар тоймилж байна. Улаанбаатар хотыг баруунаас зүүн тийш холбох зорилготой туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр Хонконгийн Хаоян групп шалгараад байна. Тэгвэл уг тусал эхлэхийн урьдад X хотын дарга Батүл анхнаасаа хятад компанид зориулагдсан өндөр үнэтэй тендер болох гэж байна хэмээн анхааруулж байсан удаатай. Түүний энэ хардтыг хотын дарга Нямбаатар баталчаад байна. Туул голын эрг дагуу баригдахаар төлөвлөгдөж байгаа хурдны зам голын урсцад нөлөөлөх хэсэх байгаль орчны судалгааг төслийн багийнхан огт хийгээгүй байгаа юм. Улаанбаатар хот усныхаа ихийг хамгаалж чадаагүй байна. Туул голын бохирдлын шалтгаан хот өөрөө болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бохирдол явсаар хүн төрөлхтний цэвэр усны нөөцөд сөрөг нөлөөлөл үүсгэх магадлал өндөртэй юм. Дэлхийн геополитикийн бодлого цэвэр усны нөөцийн төлөө томьёологдож байхад бид буй бүхнээ булангартуулж барахын төлөөх мугууд бодлогоо хөгжлийн бодлого хэмээн мунхагтад сууна. Өнөөдөртөө хотын иргэдийн гол зовлон төвжрэл утаа байгаа боловч ирээдүйд угтаж буй хамгийн том зовлон бол цэвэр усны хомсдол болох нэ. X хотын дарга Батүл Нямбаатрыг зүгээрч нэг хардаагүй бололтой. Зүйн томоохон хэмжээний төсөвт өртөгтэй төсөл хөтөлбөрүүдэд аль нэг компанийг шалгаруулж өгснөөхөө шанд төслийн төсвийн 3-5%-ийг цавчиж авдаг жишг яриа бий. Батүлийн ярьж байсныг иргэн сөхвөл. Яг төсөл нэрийдлэр төвжрэл хамгийн багадаа 30%-аар буурна. Хамгийн их стресстэй гэж хэл. 600 сая орчим Америк долларын өртөгтэй туулын хурдны замын тендер нь анхнаасаа хятадын компанид зориулсан өндөр үнэтэй тендер болох гэж байна. Энэ замын төлбөрийг дараа нь монголчууд бид татвараараа төлнө. Төрийн мөнгө гэж байдаггүй. Хятадын компаниуд Улаанбаатар дархны хурдны замыг аваад маш их бодлоотуулж өөрийнх нь анхны өртгөөс бараг 2 дахин үнэтэй болгосон гэдгээ. Үнэн дээр тендер авсан хятадын компани ажлыг Монголын замын компаниуд хийж гүйцэтгсэн. Туулын хурдны замын тендерт Монголын замын компаниуд, топ компаниуд, баг санхүүгийн байгууллагууд хүчээ нэгтгэн хамтарч орохыг уриалж байна гэсэн юм. Хатан туулын хажуугаар хатуу уучлалтай авцсан барих ажлыг буруутгаагүй, гол нь төслийг гүйцэтгэх хятад компани шалгарчихсан хэрнээ уг төсөл туулын урсцад ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг мэргэжлийн байгууллагын судалгаад өгнөлт огт хийгдэггүй байгаа юм. Байгаль орчны судалгаа хийгдэггүй байхад төсөл гүйцэтгэгч компани ямар шалгуураар шалгарч гарч ирсэн бэ гэдэг нь асуулт агуулж байна. Одоогийн байдлаар бидний мэдгээр тэр байгаль орчны үнэлгээ юмуд хийгдэг байна. Манай дээр ганцхан трасттай холбоотой юм ирсэн. Бид нар тэн дээр нь мэдээж дэмжсэн. Гэхдээ тодорхой цэгүүд гэдэг нь тодорхой техникийн шийдлүүдээр нь өөр саналтайгаар оролцсноо гэдэг байдалтай байж. Манай хамгаалтын бүсийн дагуу ингээд барина, хурдны замыг барина гэвэл хит хитэн газар асуудал. За хүн болгоны мэддэг нэг зүйлийг л хэлж. Жишээлбэл зайсангийн гүүрний орчим, зайсангийн гүүрний хойтол хурдны замыг яаж гарах вэ? Одоогийн төлөвлөлтөөр нь бодох юм бол эсвэл одоо хүмүүсийн сэтгэж байгаагаар бодох юм бол гүүрээ багасгаад гүүрнийхээ урдуургаад туул голын гэргэлүү шахаад барих гэж байгаа шиг байна. Ингүүл бид нар гэсэн үгс. Туул гол дээр усан сан барих зайлшгүй шаардлагатай. Энэ усан санг барьж ээж туулын урсгалаа тогтмолжуулж ээж өрийн усыг цуглуулan барьж гантай үед нь дижих байдалд оруулж ээж л бид нар Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн тухай асуудлыг ярина гэж ярьдаг. Харамсалтай нь тэр маань одоо хүртэл байхгүй. Хатан үнэн гэвэл зайсангийн оршин суугчдын өтгөн шингэнээр туул гол бохирдож буй. Усныхаа ихийг хамгаалж чадаагүй хотын дарга туулын хурдны замаар ард түмнийхээ амны цангааг тайлахгүй мэдээжээ. Хотын иргэд та бид дарга нарын мөрөөдлөөр амьдарч явна. Тэд биднийг метротой болгосон, тэд биднийг дүүжин тээвэртэй болгосон. Тун удахгүй туул голын урсцыг самарч хурдны замтай болгохоор Нямбаатар мөрөөдөж эхэллээ. Дарга мөрөөдсөн учраас хотын иргэд хүлээн зөвшөөрөх л ёстой болно. Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо Улаанбаатар Налах чиглийн авцамаас баруун аймаг руу салах аюулгүй тойрог хүртэл 32 км үргэлжилсэн замын төсөл.
Төсөлд 12 байрлалд гүүр, 7 байрлалд нөхөн гарц, 7 байршилд 2 түвшний огтлолцол бүхий уулзвартай байхаар төлөвлөгдөд байгаа юм а. Олон улсын хэмжээний төсөл хэмээнд үйлгэж байгаа энэхүү төсөл нь туул голын нэрээр нэрлэгдэж байгаа хэрнээ яагаад туулын урсцыг тооцоолоогүй гэдэг нь тендерийн шалгаруулалтын явцыг илчилж мэдэх асуулт. Гүйцэтгэгч шалгарсны дараа сая усны газраас санал авахаар өдийд материал хүргэгдэнэ гэдэг бол энэ төсөлд мөнгө ахиухан төлсөн учраас л Хонконгийн Haoyang гэх компани шалгарсан байж мэдээ. Яг төсөл нэрийдлэр Төгсрөл хамгийн багадаа 30 хэдүүгээр буурна. Хамгийн их стресстэй гэж хэл бусны барилгын байгууламжийн инженерийн тооцоог бүр яс хийгээч 100 жилд нэг удаа болдог үйлийг аимшигтай том гангуудыг 3 жилийн хугацаанд тасралтгүй үер болвол яах юм 3 жилийн хугацаанд тасралтгүй ган болвол яах юм гэдгийг тооцооч гэдэг энэ асуудлуудыг л хэлж байгаа учраас бид тун хэцүү байдалтай дэмжингээ шууд хэлчих болохгүй дэмжихгүйгээ шууд хэлчих болохгүй зураг төсөл техникийн шийдлийг цэг бүр дээр километр бүр дээр метр бүр дээр ярилцъя гэдэг юм санааг хэлж байгаа. Үндсэндээ туул гол маань дэлхий дээрх хамгийн их стресстэй гэж хэлдэг буюу энгийн монгол хэлээр хэлэх юм бол хамгийн их ачаалал тэр дундаа бүх төрлийн бохирдлын их усүрийг өөртөө шингээсэн гол болоод ингээ орхон голтой нийлдэг. Орхон гол маань сэлэнг мөрөн рүү цутгадаг. Сэлэнг мөрөн маань байгаль нуур руу цутгадаг. Монголчуудаас байгаль нуурын хувь зай шалтгаалдаг. Байгаль нуур маань дэлхийд дээр байж байгаа нийт цэнгэг усны 20%-ийг бүрдүүлдэг. Тэр хүн төрөлхтний нуур гэсэн. Орхон сэлэнгийнхээ усаар ундaalдаг нутгийн иргэдийн усны их нь хатан туул гол. Цаашид бол байгаль далайн их ундрагч туул гол юм. Тиймээс л усны ихийг булангартуулахыг цаазалсан эцэг өвгдийн ухаан хүн төрөлхтнийг бүхэлд нь хамгаалсан бодлого байв. Харин хүний ясанд сүгдэж мөргсөн дарганцлуудын үйлээр өнөөдөр бид шилэн байшин хатуу зам тавихаа бодлого гэж андуурдаг боллоо. Хинтигээс чирч авчирсан галчийн буйнд хамгийн олон төсөл хөтөлбөрийг оюун эрдэнэ засгийн газар баталсан байдаг юм. Тэдгээрийн нэг нь туулын хурдны замын төсөл. Хачиргалтай нь экс-ерөнхий сайд оюун эрдэнэ улс гэрээг мань галдан шатахта тулгажээ. Түүний үед эхэлсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн аудит хийгдэж эхэлсэн байна. Туулын хурдны замын төсөл рүү ч удахгүй аудит оруулахар болоод байгаа юм. 22 сарын дотор барьж ашиглалтанд оруулахар төлөвлөгдөж байгаа туулын хурдны замын тендер энэ оны 6 дугаар сард нэгдэж сар хүрэхгүй хугацааны дотор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдгийн харамсалтай нь байгаль орчныхоо судалгаа дүгнэлтийг хийгээгүй хэрнээ гүйцэтгэгч сонгон шалгаруулна гэдэг нь ариун бус явдал. одоо ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт яг үндэ хүндэрч байна. Инфляци барьж чадахгүй байна тийм үү? Одоо бүх цахилгаан ахуйн хэрэглээний бүх хүн өсөж байна. Бараа бүтээгдэхүүн өсөж байна. Гэтэл нөгөө талд нь зүгээр 80-80-ийн одоо хөрөнгө оруулалтаар амар төсөл урд хожид дуултаагүй тийм л төсөл яриад байдаг. Яг төсөл нэрийдлэр одоо юу гэдэг хятадуудад асар хэмжээний том энэ Монголын зах зээлийг тавьж өгсөн үйл ажиллагаа болж байна. Зүгээр Монголын хөтөлбөрийн зах зээлийг тавьж өгөх гэж байна тийм үү? Монголын бизнесийн зах зээлийг тавьж өгөх гэж байна. Монголын үйлдвэрлэгчдийн зах зээлийг тавьж өгөх гэж байна тийм үү? Ерөөсөө зүгээр хятадын эдийн засгийн одоо колони болох тухай яриад байна шүү дээ. Туулын хурдны замын нийт төсөв төртгөн 2.3 их 80 төгрөг, үүнээс 548.6 тэрбум төгрөгийг нь гүйцэтгэгч компанид гаргаж өгсөн байна. Haoyang компанитай 3 сарын өмнө ажлын гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл туулын урсцыг тооцоосон судалгааг төсөлд тавсаргаагүй, мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг аваагүй байна гэдэг нь асуултын тэмдэг юм. Бид үеийн хотын дарга нарын мөрөөдлийг биелүүлэхийн тулд зовцсон. Лав 2027 он хүртэл Нямбаатрын мөрөөдөлд зовх нь тодорхой болж байна.